Эдгээр салбаруудын урсгал зардал өндөр байдаг. Тиймээс сайдын багц их хэмжээгээр харагддаг. Эмч багш нарын цалин гишүүний урсгал зардал урсж өгдөг. За 2015 оны төсвийн хувьд аль болох алдагдал багтай хэмнэх гэдэг ураатай байгаа учраас хасагдж байгаа хөрөнгө оруулалтууд олон бий. 400 гаруй төсөл хөтөлбөр барилгуудын санхүүжилтийг эх он руу 2016 он руу шилжүүлэгч байр суурь их хурал байгаа билээ. Төсвийн байнгын ороо гэдэг давуу эрхтэй нөхдөд орцсон. Бүр амтсчихсан. Ялангуяа бүр 3-4 сонгогдсон багийнууд бүгд тийш шорхчихсан. Яагаад бол тэнд хор хийдгийг мэддэг байхгүй. Тэ. Тэгээд альва асууд энд айгүй гоё сайхан бүлгээр яриад очоод тэнд яргуулах юм бол бид нар энд 1000 ажлын хэсэг байгуулаад 1000 сан дураалт явуулаад үр дүн байхгүй шүү дээ. Хамгааллын чиглэлээр одоо өчнөл юм танагдаад ороод ирсэн байна. Одоо бүр танах ёсгүй юм уу төлөв танагдсан л явж яг нэг үг л. Хөрөнгө оруулалтаар цангаж байгаа эрүүл мэнд боловсрол хүн ам нийгмийн салбарын төсөв жил бүр ингэж хэтэрхий их байна гэж танхаа засах хэрэгтэйг салбарынхаа өнөөдрийн хуралдааны үеэр онцолж байлаа. За төсвийн болон эдийн засгийн байнгын хороотой төсөв батлах үеэр хамтран хуралдах саналыг гаргасан юм а.